түүнийг шүтэн биширдэг байсан сая хүмүүс эргээд түүнийг амьдаар нь оршуулахаар уулаарч байсан юм. 2017 Өмнөд Солонгосын цагдаагийн хооронд нэгэн цэрэг тайвшруулах юм хэтрүүлийн хэрэглэсний улмаас ухаангүй олдож шууд сэхэн амьдруулах тасагт хүргэв. 5 жилийн дараа тэрээр 5 жилийн өмнө би амиа орлохыг оролцсон хэмээн олон нийтэд анх удаага хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр бол Big Bang хамтлагийн гоцлол рэпер, драмын жүжигчин, урлагийн бүтээл цуглуулагч, бизнесмен T.O.P буюу Choi Shin-hyun байлаа. Гэхдээ тэр яагаад өөрийнхөө бүтээсэн эзэнт гүрнээс зогтохыг хүссэн бэ? Энэ бол Солонгосын entertainment гэх хүнийг амьд робот болгодог, харгас үйлдвэрлэл, алдаа гаргах хэрэггүй нийгмийн яргаллаас амьд үлдэж дэлхийн давцанд өөрийгөө баталсан нэгний түүх. Хэрв танд хувь тавилангаас өрсөн хүмүүсийн энэ хүүбэд түүхүүд таалагдж байвал бидний эхлүүлж буй story согт лайк болон subscribe дараарай. Солонгосчууд багаас нь л хүүхдүүдэд төгс төгөлдөр байхыг шаарддаг. Choi Shin-hyun-ы түүхч энэ л хатуу хүлээлт цутан давуу будгийн үнрээс эхэлдэг. Түүний ээжийн талын өвөө нь Солонгосын хийсвэр урлагийн үндэслэгчдийн нэг домогт зураач Ким Хванги. Түүний зургууд дуудлага худалдаагаар 13 сая доллараар хүртэл үнэлэгддэг байлаа. Гэр бүлийнхэн түүнийг өдөр бүр 3-аас 4 цаг хүчээр зураг зурулдаг байв. Өвөөгийнхөө агуус өдөрт харагдсан тэрээр хизээч тэр төгс төгөлдөрт хүрч чадахгүй гэдгээ ойлгон бага наснаа л гүнзгий сэтгэлийн гэмтэл авсан юм. Нийгэм болон гэр бүлийнхээ энэхүү дарамтаас болж тэр зүүдэндээ явдаг болж унтахдаа юутантай цамцаар бие чанга орож нуугддаг зуршилтай болжээ. Академик урлагийн хатуу хайрцагнаас зүгтсэн тэрээр өөрийгөө underground хипхопоос олов. Тэнд ямар ч дүрэн байхгүй, хинч түүнээс төгс байхыг шаарддаггүй байлаа. Тэр өөрийгөө темпо гэх нэрээр нэрлэж, рэпер болж өөрийн гүн бас олоогоор 2003 онд үндэсний рэп талаанд ялалт байгуулав. Энэ үед тэрээр хожим G-Dragon болсон Kwon Jae-yeonтой танилцсанаар хипхопын эрхчлөлт ертөнцөөс Солонгосын хамгийн хайргас систем болох K-pop-ын үйлдвэрлэл рүү хөл тавьсан юм. Солонгосын entertainment ертөнц уран бүтээлчийг хүн гэж өртөөсөө хардаггүй. Зөвхөн фэнүүд зарах, өөгүй төгс бүтээгдэхүүн гэж үздэг. YG агентлаг анх шалгаруулалт өгөхтөн түүнийг хитрхи тарган айдл байх стандарт хангахгүй байна гэд шууд л хөөж орхив. Фэнүүд зөвхөн турхаа булчинлаг залуусыг л худалдаж аавна гэдэг тэдний бичгтэйгүй хууль юм. Гэхдээ Choi бууж хүсэнгүй. Ердөө 40 хоногийн дотор тэрээр 20 кг масаад буцаж ирээд гэрээгээ байгуулж чадсан юм. Ингэж Big Bang-ийн топ мэндэлжээ. Гэвч энэ харгас шаардлага түүнд насан туршийн комплекс үлдээсэн. Түүнийг сая охид секси символ хэмээн шүтэж байсан ч тэрээр өөрийн биеийг үзэн ядаж халуун зун хүртэл урт ханцуутай цамцнаас салтаггүй байлаа. Фэнүүдийнх нь хараа түүнийг алхам тутамд хянаж, юу өмсөх, хинтээ уулзах, яаж нэмсгэлхийг нь хүртэл зааж байв. Гэхдээ тэр эзэж зүгээр л дуулууртай pop шүтэн байхыг хүсээгүй. Компанийн зурж өгсөн хайрцагнаас гарахын тулд тэр галзуу мэд хөдөлмөрлсөн. Алдар нэрийг ашиглан хөнгөн романтик кино тоглодог бусад айдлуудаас ялгаатай нь Choi сэтгэлийн гүнзгий мэдрэмж шаарддаг нарийн төвхтэй дүрүүдийг сонгодог байв. 71 Into the Fire дайны кинонд цэргүүдийн захирагчийн дүр бүтээж шилдэг шинживчгчний шагналуудыг дүүсэн бол 2014 онд Taza Hidden Card гэмтэрхийн трейлер кинонд сууд морьтой тоглогчийн дүрээр гайхалтай амьлуулсан байдаг. Шоу бизнесийн салбарт ноёрхын зэрэгцээ тэрээр 30 наснда Sotheby's дуудлага худалдааны ордонтой хамтран үзэсгэлэн зохион байгуулж нэг шөнийн дотор 17.4 сая долларын борлуулалт хийж барууны урлагийн дээд амжилтыг тогтоосон юм. Мөн өөрөө Францын Бордо мужид руу явж дарсны сонгон шалгаруулалтын дэлхийд танигдсан T-Spot дээд зэрэглэлийн брендийг босгож чадсан бизнесмен. Гэвч тэр хэдий чинээ олон талд бие даасан уран бүтээлч болно Солонгосын нийгэм төдий чинийгээр түүнээс өө хайж айдл байж хитрхи их даварлаа гэх атархлын нүдээр харж эхэлсэн байдаг. Солонгосын K-pop фэнүүд шүтэнэ бурхан мэт дахин шүтдэгч. Өчүүхэн төдий алдаа гаргахад тэр бурхнаа загламаа дээр нь амьдаар нь хадаж устгадаг аимшигтай соёлтой. 2017 цэргийн албааж байсан топ марихуан татсан хэрэгт буруутгагдлаа. Барууны ертөнцид бол энэ бол уучлагдаад л өнгөрөх жижиг хэрэг. Гэвч Солонгост энэ бол жинхэнэ утгаараа нийгмийн цааз байв. Үнэнч байсан фэнүүд нь хормын дотор хамгийн хайргас дайснууд болж хувирв. Солонгосын хэвлэлүүд түүнийг цуврал алуурчин мэтэр шүүхэн гадаа отож нүд цохлон гэрлэр гэл болж байсан бол цахим орчинд түүнийг тайзнаас зайл шууд үхэж гэмт хэрэгтэн гэх мэтэр хараж зүгж байлаа. Хүний амьдралын бүхий л үндсэнийг нь үгүйсгэж сая хүний нэгэн зэрэг төргсөн тэр үзэн ядалтын давлахыг ганц хүн төсвөрлөнө гэдэг ямар ч боломжгүй зүйл. Төсвөрлөшгүй их дарамт сэтгэл гутралаас болж тэрээр тайвшруулах юм хэтрүүлэн унж амиа орлохыг оролдов. Гэвч хамгийн аимшигтай нь юу гэж
Түүнийг эмнэлгийн сэхийн амьдруулах тасагт бүхэл амьдралын заг дээр ухаангүй хэвтэж байхад нь хүртэл Солонгосын фэнүүд цахим хэрэглэгчид энэ бол зүгээр шоу өргөдүүлэх гэж үжилж байна. Батлан даалтад гаргахын тулд унтсан дүр эсгэлээ. Гэх мэтэр мянган хүн чанаргүй сэтгэлүүд өөрсөөр байв. Тэдэнд хүний амьнаас ямар ч хамаагүй тэд зүгээр л өөрсдийнх нь төгс төсөөллийг нэвтсэн түүнээс ямар ч үнээр хамаагүй цусна хийж байлаа. Арайхийн сэхийн орсон ч нийгмийн хэрцгий дарамт түүнд гүн шарах үлдээсэн юм. Би зүгээр л бүх насаараа гин буруугийн мэдрэмжтэй явах юм байна. Би хамтлагийн нэг хэсэг байх эрхгүй болсон. Химэн тэрээр бусад гишүүдтэй гай болохын тулд 16 жил хамт байсан Big Bang-ийг өөрдөрсөн юм. Сансарт нисэх мөрөөдөл нь хүртэл нурж, дээр мөн төсөл цуцлагдсанаар түүнийг Солонгосын нийгэм бүр мөсөн оршууллаа гэж бүгд бодож байв. Гэхдээ жинхэнэ уран бүтээлч хүн хизээж үзгийн яталтанд идэгдэж мөхдөггүй. 2024 он тэр дэлхийн мега хит зураг буюу Squid Game Thanos гэх дүрээр олонний өмнө гинтэр гэж ирэв. Энэ мэдээ Солонгосын нийгэм дахин галаа уулзуулж фэнүүд уур хилэнгээ барьж дэлсэнгүү. Үзэгчид түүнийг харахгүй тулд нүрийг нь хүртэл телевизийн мэдээгээр бүдгэрүүлж, блурдж, түүнийг киноноос асуулахын тулд найруулагч руу дайрч Netflix-ийг бойкотлно хэмээн сүрдүүлж байлаа. Тэд өөрсдийнх нь гიშгэж хайсан хүн дахиж босч ирэхийг төвчж чадахгүй байсан юм. Гэвч их орондоо үнс болтлоо гიშгүүлсэн тэрээр дэлхийн нийтэд хэрхэн хүрсэн бэлээ. Netflix-ээр кино цацагдахад олон улсын хариу үйлдэл эрсдэс байв. Солонгосын хатуу стандартыг огтоодоггүй дэлхийн үзэгчид түүний харизма, тааварлшгүй эмх замраагүй энергийг биширч өмнөх улирлын Жандоксугийн орон зайг төгс нөхсөн хэмээн магтсан юм. Энэхүү дүрээрээ тэрээр Америкийн нэр хүндтэй Gold Derby TV аварцаас шилдэг туслах дүрийн шагналыг хүртэж дотоодын фэнүүдийнх нь гутаанд оромжлол дэлхийн тавцанд ямар ч утгагүй зүйл байсныг бэлгэний харуулж чадсан юм. Ингээд 2026 оны 4 сард 13 жил чимээгүй байсны эцэс тэрээр Another Dimension гэх концептуал цомгоо гаргалаа. Тэр олон нийт таалагдах гэж хичээдэг уламжлалт K-pop-оос бүрэн татгалзаж, хуучирсан өнгөрсөн үеэсээ албан ёсоор уучлалт буугаад хинээс ч хараат бус шинээр үе рүүгээ эргэлт буцалтгүй алхсан юм. Түүнийг нийгмээрээ гадуурхаж байхад хүмүүсийн сэтгэлийг хамгийн их хөдөлгсөн нэг зүйл болсон нь цом гаргасны маргааш Big Bang-ийн үлдсэн 3 гишүүн түүний цомгийн хавцыг яг 20 цаг 19 минутанд нэгэн зэрэг Instagram-да хуваалцсан явдал байлаа. Энэ бол тэдний албан ёсны дебют хийсэн өдөр буюу 8 сарын 19-ыг бэлэгдсэн. Бас Солонгосын нийгэм тэр их үзэн ядалтын өмнө бид үргэлжлэний талч шүү хэмээн дуугарсан чимээгүй бөгөөд агуу эсрэг үзэл байлаа. Тэр бүхэл бүтэн үндэснийхээ харгисшүүлд фэнүүдийнхэн хүн чанаргүй үзэн ядалтыг давж тэрээр хүмүүсийн хүснээр тайзан дээр нэмсгэлдэг барьцааны хүүхэлтэй байхаа болж жинхэнэ бие даасан олон хэмжээст бүтээгч болж чадсан юм. Жинхэнэ уран бүтээлч хүн ямар ч харгис нийгмийн цааз хиймэл стандартыг эвдэж өөрийнхөө үндсийг дэлхийд баталж чаддаг гэдгийг Choi Sin-hyun бидэнд харууллаа. Хэрвээ энэ түүх танд урам зориг өгсөн бол лайк болон саб дараарай. Дараагийн дугаараар уулзцгаая.